Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр багштайгаа хамтран хогоо ангилан хайж сурцгаая. Хүүхдүүдээ та нар хогоо ангилан хайдгүй юу? Хог хаягдлыг ангилах гэдэг нь үүнийг дахин ашиглах, сэргээн ашиглах, дахин боловсруулах, шатаах, устгах, урьшлах зорилгоор төвлөрүүлэхийг хэлдэг байна. Тэгвэл бид нар хогоо 4 өөр өнгийн хогийн савнд ангилан хийх нь зүйтэй. Хүүхдүүдээ шар өнгийн хогийн савнд дэвтрийн цаас болон цагаан цаас бүх төрлийн цаасан хайрцаг хийж болно. Цэнхэр өнгийн хогийн савнд бүх төрлийн шилэн сав, лаазалсан бүтээгдэхүүний сав, ундааны лааз зэрэг орно. Харин ногоон өнгийн хогийн савнд хүнсний ногооны хог гэх мэт хоол хүнсний бусад хог орно. Улаан өнгийн хогийн савнд ундаа, ус, хоолны сав, гэлгаруут, ахуйн хэрэглээний хуванцар сав орно. Хогоо ил задгай хаях юм бол бидний байгаль дэлхий бохирдох аюултай шүү хүүхдүүдээ. Ийм их дэлхийгээ хайрлан хамгаалцгаая хүүхдүүдээ. Баярлалаа.